Энэ удаагийн зочноор би бас нэг онцлог хүнтэй ярилцъя гэж бодоод таксины бизнес эрхэлдэг отгоо гэдэг нэг найз руугаа ирээд над руу нэг дотгошоо орох нэг ажил байна. Чи над руу нэг таксинд явдаг. Тэгээ бас нэг өвтэйхээ бас нэг олон нийт өөрийн байр суурьтай ингээд юм ярьчдаг нэг хүнийг явуулаач гээд над руу нэг мишгээ гээд нэг ахгүй явуулж байгаа. Та хоёр хамт юм ярилцаа явчихаа гэсэн. Одоо тэгээ манай хүн ирж байгаа бах. Тэгээ сайхан ярилцаад хэрвээ та гэдэг асуулт тавина. Хэрвээ таныг одоо нэг том Монголын том дарга гэж бодъё л доо. За бид нар чинь дарга гэж бодохоор монголчууд чинь нэг л амар бүгдийг шийддэг гэж боддог штэ. За хэрвээ та нэг том дарга байлаа. Тэгсэн бол та ер нь юу хиймээр байна? Энэ замтай холбоотой юу таны ажил амьдралтай холбоотой. За баярлалаа. Том дарга гэж бол биеэр асуугаагүй байх гэж ойлгож байна. Эрх мэдлийн хувьд гэж ойлголоо л доо. Тэгэхээр эрх мэдлийн хувьд дарга байсан бол шийдэх асуудал ерөөсөө ингээд захаас аван байна. Хотод эрх мэдэлтэй хүн байсан бол би энэ төгжрлийн асуудлыг шийднэ. Нэг номерын асуудал. Төгжрлийн асуудал бол хүний цаг зав бүх юмыг үрж байна. Тэгэхээр шийдэх шийдэл нь одоо энэ таксийн суусан үйлчлүүлэгчид юу хүсэж байгааг бол тэр сондоогоор явуулаад өгөөч. Тэгэхээр би хэрвээ амар сайхан даргын оронд байсан бол тэр сондоогоор энийг бол хүний эрх гэж нэг хэдэн хүн хашгирах байх л да. Үгүй ээ. Миний эрх бусдынхаар бусдын эрх минийхээр. Такси сондоогоор явах уу? Такси бол байна. Такси бол тэр тухайн байдлаас шалтгаална ш. Такси чинь өдөр шинэгүй яваад байдаг Европод биш учраас тухайн хүн өдрөө зохицуулаад явна. Ерөөсөө өнөөдрийн хувьд шийдэх асуудал одоо нэгдүгээр асуудал тэр байгаа. Тэг сондоо шууд болчмаар байна. Тий, ерөөс 10 сарын 1-ээс 6 сарын 1-нд татварын асуудлыг тодорхой хөнгөлөлт оруулах ёстой. Нэг өдөр машинаа тавьчих, нэг өдөр ажиллаад өгөөд явах. Явж байгаа хүндээ ч хөвгөлтэй байж. Хиндээ. Тий. За өөр та яаж төгжрлийг бууруулмаар санагддгийг? Төгжрэлд өөр ямар ч гарцсан байхгүй. Тэр бүсчлэл эднэр гэж яриад байсан. Тэр бол ерөнхийдөө жинхэнэ хүний их ностойгоор зөрчигдөж байгаа асуудал илт харагддээ. Одоо өнөөдрийн Монголд энэ 600 мянган хүн хамтаа төлөвлөгдсөн хотод энэ их олон автомашиныг жилдээ 60 мянган машин бүртгэгдэж байна гэж ярьдаг. Тэгэхээр зэрэг ерөөсөө төгс сондоогоор явуулж л тодорхой цаг хугацааны ард гарахгүй бол энэ өөр шийдэл байхгүй. Энийг дарга нар олж хардггүй болов уу? Дарга байсан бол ингэ шийдчих юмсан гэж энийг ганц бие биш, энийг олон хүн хүсдэг, олон хүн ярьдаг. Өөр надад нэг ийм тийм нөхцөл байдал таарч ирсэн. Би нэг Америкт байхад чинь нэг Сиэтл хотод очсон чинь нэг хамт явсан нэг такси биш нэг машинаар явахгүй юу хүн үйлчлээд тэгсэн заримдаа нөхөр чинь нэгдүгээр өгнөлөө ороод заримдаа шууд нэгдүгээр өгнөнд орж болохгүй гээл нөө хувийн машин. Тэгэхээр эн чинь одоо яг яагаад боллоо яагаад заримдаа болохгүй болчиход байгаа юм гэсэн чинь нөө хажуудаа хүнтэй нэг биш бараг 2 хүнтэй гэсэн. Хажуудаа 2 хүнтэй болоод нэгдүгээр нэгээр явж болно. Жолооч ганцаараа явж явах юм бол заавал нэгдүгээр нэгээр явж болохгүй гэдэг нэг тийм юм ирж. Тэр их бас зөв юм шиг санагдчихсан. Манайхан ч нэг юм том данхар машин унчаал ганцаараа суугаал явдаг. Энэ чинь өөрөө дахиад зай талбал эзэлж штэ. 2-3 улаан нийлээд ингээ машин дүүрэн явж явах юм бол магадгүй одоо машин дөрвөн хүн бол 4 машин явахын орныг зай эзэлж штэ. Энэ бас тийм нэг баямаар зохицуулт юм шиг санагдчихсан тухайд. Бидний ухамсар юу вэ? Бид нар чинь нүүдэлчин соёл иргэншилтэй таны өөрийн чинь тэр явж байсан Сиэтл хот бол тэр суурин соёл иргэншилтэй байсан учраас хүмүүс гудамжиндаа яваа сурцсан байхгүй юу? Ерөөсөө энэ Монгол хүнд юу хэрэгцээтэй байна? Би эрх мэдэлтэй дарга байсан бол яах вэ гэхээр энэ хүүхдүүдийг багаас нь хүлээцтэй сургана. Би нэг жишээ хэлье. Улаан уд хотод би 14 хоног явсан. Тэгэхэд тэнд би нэг дуу тохио сонсоогүй. 14 хоногийн дараа нэг сигнал сонссон дуу тохиог тэр вагоных байсан. Гэхдээ манай замын хөдөлгөөний дүрм дуу тохиог одоо өгж болохгүй гэдэг дүрм журм байгаа шүү дээ. Гэтэл цагдаа зохицуулж байхад л арын жолоос сигнал одоо буюу дуу тохиог хэрэглээлэл байдаг. Сая гудамжин зөвхөн явж байгаа нөхөр л ингээд тэгээд тэр саяны хоёулынхаа хүрээнд нөгөө хоёр заалтыг чангааг юм чигээ шууд арга хэмжээ аваад явбал яг. Тэгэхээр зэрэг замын цагдаа би одоо энэ асуудлыг тавиад 5 жил явж байгаа. Тэгэхэд би сигнал дараагүй гэдэг жолооч гүрийдэг байна. Баримтжуулж болох болдгоо. Боломж байхгүй. Хамгийн их дардаг нөхөр чи одоо энэ цемент барилгын материал атсан. Тэгээ 2 дугаарт нь автобус байдаг байхгүй юу? Зарим хотуудад тийм байдаг юм байл л да. Бүр
30 децибелээс дээш дуу аваа гаргах бол одоо хориотой бүдүүлэг тооцогдно энэ төргээд 30 децибел гэдэг бол бараг л шөнө орой бол нэг хатуу хон гултаа гуталтай хүн шатаар алхаж яхад гарч байгаа чимээ бол 30 децибелээс бараг дээшээ гараа явчихдаг. Тэгэхээр бараг хүн одоо хүний амрах цагаар үлмэг дээрээ гიშгч орох ёстой ч юм уу. За тэгэхээр эмшиг ах. За нэгдүгээрт нь та яг том дарга байсан болвол за нэгдүгээртний замын хөдөлгөөнтэй холбоотойгоор би тэгш сондгоог шууд шийднэ гэсэн тийм ээ. За би хууль зүйн сайд байсан бол хууль зүйн сайд би хэрэг байсан бол өнөөдөр үндсэн хуулийг ярихын оронд зөрчлийн хуулийг ярих байсан. Өнөөдөр зөрчлийн хууль дээр ерөөсөө юу байдیں۔ За би энэ илүү бүсэн дээр жишээ авъя. Үсээгүй тохиолдолд 11 жил буюу 10,000-аар торгож байгаа. Нэг оноо хасж байгаа. Жолоочийг. Нэг оноо хассан дарамт. Замын цагдаа бол тэрийг өөрөөсөө дарамтын хэрэгс болгоцсон байхгүй юу? Гэхдээ энийг би 10-аас 50 болгоод гэж байгаа. Оноо хасахгүйгээр 50 гэдэг нь хөдөө орон нутгийн зам дээр энэ бүс бүслэх гэдэг чинь өндөр хурдтай явж хахад гинт хоромс гიშгэх, гинт хөдөлгөөн зогсох тохиолдолд маш аюултай асуудал. Бүсийг бол тогтмол хэрэглэх ёстой байхгүй юу? За. Энэ бол энгийн зөв зөрчлийн хуулийг ярьж штэ. Тэгтэл зөрчлийн хууль дээр яацсан гэхээр ганцхан тоо заасан. Манай энэ одоо яг бүрэн эрхийг хэрэгжиж байгаа улсын хурлын гишүүд бол нэг хүсэлгүй, нэг бол оюуны чадамжаар маш муу хүмүүсийг бид сонгоцсон л байгаа байхгүй юу? Би хууль зүйн сайд байсан бол одоо өнөөдөр шууд асуудлыг тэг шийднэ. Ерөөс сонголтоо болгоод өгчих ёстой. Одоо тэр сая 2 саяг тохирсон шүү дээ. Ярьсан байж шүү дээ. Тэр ингээд бичсэн чинь тохирсон гэсэн. Тэрийг 100-аас 2 саяг болгоод хохирол багтаа байл 100-аар нь орчих. Үнэхээр чинь нэг тэдэс тэдгээл зай гараад ирэхэр чинь албан тушаалтан чинь дургуй хөрөхөр дээдлэр нь дуртайгаа хөрөхөр доотлоор нь нэг юм авбал дундуур нь хийдэг нэг л хуулийг янз бүрээр үзмжээрээ хэрэгэлдэг асуудал гараад ирдэг шүү дээ. Яг таны наад хэлсний чинь 2019 оны 4 сарын 1-ний өдөр хууль зүйн яамны нэг тодорхой өндөр албан тушаалтан наадхыг чинь 10-аас 50 болгочих юм бол инээж ирсэн цагта 10-аар торгоод ууралж ирсэн цагта 50-аар торгоно гэж яг наад тайлбарыг хэлж ирсэн. Гэтэл дэлхийн нийтийн жишг бол хохирлын хэмжээнээс нь болж торгуулийг тавьдаг. Энэ бол дэлхийн жишг. Гэтэл Монгол улс тэрнээс хоцорсон байхгүй юу? Та тэгэхээр тэр зөрчлийн хуулинд байгаа тодорхой тэр 2 сая гэдгийг бас тэр хор хохирлын хэмжээнээс хамааруулаад ингээ уян хатан тогтоогооч гэж байгаа. Би дарга байсан бол. За өөр ямар асуудал шийдэх вэ? Жишээлбэл зам тээврийн сайд гэдэг нэг сайхан занхар нөхөр байдаг. Хэрэв би тэрний оронд байсан бол одоо тэр өргөө кино театраас урагшаа 25 дугаар эмээсээ ороход дүүрэн нүх тэр инх хамгаалан гэж таваар шиг явуулмаар байгаа байхгүй юу? Яаш хэрэв би инх хамгаалангийн оронд гэж та надаас асуусан учраас инх хамгаалангийн оронд байсан бол тэр нөхөийг ятгахнаа би бүглэнэ. Тэр нөхөр төсөв мөнгө байхгүй тодтол хийгээгүй гэж тайлбар хэлэх баг. Гэтэл би тэрний оронд яг суулт дээр суугаад ирэх мэдлэлтэй бол тэр нөхөийг бүглвэл хэдэн машины амортизатор хэмнэгдэв. Адгийн наад. Та төрч болтгоо бүглэх ёстой. Тэр бол гүйцэд янзлах нь тэр дараагийн асуудал. Одоо л өнгөрсөн шүү дээ. Төрч болов янз энэ одоо бас нэг гал унтраах гэдэг ийм ажлуудыг манай дарга нараас огтоосоо хийхгүй байна. Би ийм ажлыг хийх байсан. Зам тээврийн сайдын оронд байсан бол. Тэг богино хугацаанд гарын дор шийдчих асуудлууд зөндөө байна. Энийгээ шийдэхгүй байна. Жишээ нь одоо та утаа хариуцсан том дарга гэж бодъё л яг энгийнээрээ том дарга гэж хэлэрчилчээ. Тэгвэл та яг юу хийх вэ? Ерөөсөө Монгол инженерүүдийнхээ дууг сонсох байсан. Бид нар би бас энэ жижигхэн нэвтрүүлэг энэ агуулга хийгээд ингээд оролцоод явж байгаа хүмүүстэй нэг юм жижигхэн ийм глобус бэлгэлж байгаа. Энэ глобус нэгээд дээр нь жижигхэн лого тавьчихсан. За бас ингээд дэлхийн хэмжээний бид нар дэлхийн лиргийн юм чинь бид нар дэлхийтэй адилхан амьдрах сайхан амьдрахын төлөө л явж байгаа хүмүүс бас ингээд тэндээс харьцуулах зүйлсээ, сурч мэдэх зүйлсээ авъя, ашиглая гэсэн утгатай. Тэгэхээр Мишгах таны ажилд нь амжилт хүсье. Тэгээд дараа бас хөдөлгөөн холбогдноо. Хэрвээ та агуулгын удаагийн зочноор таксины жолооч Мишгэ ахта ярилцлаа. Нөхөр бол хэрвээ та дарга байсан бол дарга гэдгийг ерөнхийдөө тараа асууж чинь л да. Хэрвээ та дарга байсан бол ер нь таны амьдралд юу болохгүй байна, юуг яаж шийдмээр байна гэсэн чинь нөхөр бол их тодорхой асуудлууд ярьж байна л да. Энэ за энэ текст сондгоо энэ төгжрлийн асуудал бол үнэхээр төвөгтэй байна. Энийг ингэж нэг нь бүгдээрээ явсан ч биш, яваагүй ч биш ингэж гацж явахын оронд текст сондгоогоор нь шууд хуваачаач. Хүн ажлаа төлөвлөөд явж болно штэ. Заавал машин унаа биш чинь явгнаар явах ажлууд байна, явж хийх ажил байна. Энийгээ төлөвлөөд явчихад бүгдээрээ хожноо гэдэг нэгдүгээрт нь гэж байна. За хоёрдугаарт нь төгжрөлтэй холбоотойгоор энэ замын энэ нүх
бидний элдв зүйлсүүдийг таксинд явдаг хүн болохоор илүү мэдрэгддэг. Энийг ихэд заавал их улсын төсөв тодотгол дараа жилийн төлөвлөгөө олон зүйл ярихаасаа урдаар зүгээр л жижигхэн ингээд богино хугацаанд дараах хэмжээ аваад бөглөчих. Энэ ингээд хөгжрөлд нөлөөлж байгаа, замын туулах чадварт нөлөөлж байгаа олон асуудлууд байна шүү дээ. Энийг би бас шийдэх байсан гэж байна. За 3 дугаарт нь тэрний зөрчлийн хуультай холбоотой яг өөрийнхөө амьдралд таардаг нь л дээ одоо бүс зүүхгүйтэй холбоотой зөвхөн жижиг зөрчил, том зөрчил эдгээрийг болохоор жаахан ингэж ялгууртаа хандахгүй бол жижигч бай, томч бай, том дүнтэй торгуул тавьчихдаг. За хамгийн гол нь бас ингээд таксинд цугаад ингээд ирэхэд бас UBCab гэдэг нөгөө аппликейшнээр дуудаад ирэхэд бас их сайхан юм байна. Нөө чинь UBCab-аар дуудлаа. Би заавал нэг утсаар залгаад байхгүй нэ аппликейшнээр дуудаад нөхөр бол одоо нийтдээ өдөртөө нэг 10-аас 20 дуудлагыг ердийн журмаараа хуучин байдлаараа дуудлага аваад зорчигчтой өөрчилжтэй. Дахиад нэг 10-аас 20-ыг одоо энэ аппликейшнээр дамжуулаад авчдаг. Бидний амьдрал бас ингээд энэ техник технологи хөгжөөд бас энэ амьдралд нэг шинээр хандлагууд бас их орж ирж байгаа. Сайн талууд бас байна. Бүх зүйл болохгүй бүтэхгүй бишээ гэдэг ингээд сайхан ердийн амьдралын зүйлийг ярьж байна. Бас ингээд энэ тэр нь бас их сайхан байлаа.